Дараагийн мэдээг хүргэе. Монгол улсад орчин цагийн зэвсэг төвчин үүсэн байгуулагдсны 104 жилийн мөн Монгол цэргийн өдрийг ухтан иргэн цэргийн харилцаа удирдлага зохион байгуулагдлаа. Удирдлагын хүрээнд хаан дүүргийн иргэд хүүхэд залуучууд батлан хамгаалах, бодлого, үйл ажиллагааг таниулах, эх орон чөлөөтлийг төлөвшүүлэхээр зорьсон байна. Үйл ажиллагааны хүрээнд зэвсэг төвчний тэг 29-р ангид хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч Туул Авагтай Баяр Жаргалын ар гэрт гэр олгох батламж гардууллаа. За мөн Монгол цэргийн музей уралдааны бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж цэргийн дуу бүжиг эрдмийн чуулга зэвсэг төвчний тэг 32 150-р анги үзүүлбэр үзүүллээ. За энэхүү өдөрлөг маань Монгол улсын зэвсэг төвчин үүсэн байгуулагдсны 104 жил нийслэлийн цэргийн штабын үүсэн байгуулагдсны 100 жил хаан дүүргийн засаг даргын тамгын газрын 60 жилийн ойг тохиолж байгаа маш онцлог байгаа. Хоёр хүн маань ингээд 029 дугаар ангид цэргийн алба хааж байгаа. Тэгээд энэ хаан дүүргийн цэргийн штаб болон батлан хамгааллын их сургууль мөн 029 дугаар ингээд ангийн хамт олон манай хоёр хүүхдэд миний хүү Туул Авагтай Баяр Жаргалд өргөө цаан энэ гэр бэлгэлсэн. Энэ цэргийн удирдлагуудад маш их баярлалаа гэж хэлье. Би яг 2 хоногийн өмнө аваад тэгээд бүтэн өдөржингөө өглөөнөөс орой хүртэл нөгөө нэг яг цэргийн анги дээр очиж бэлдсэн байхгүй өөрийнхөө бүтээлийг. Тэгчээд яг цэргийн амьдралын яг нэг өдрийн яг бүтэн байдлыг ингээд тодтолж бичээд тэгээд яг эвлүүлээд хийсэн. Арга хэмжээнд дүүргийн засаг даргын тамгын газрын дарга буйнт нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер инх тавин дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга хурандаа баасан хүнээр оролцлоо.